Та сайн байцгаана уу? Би оюутан судлаач Бод Сүрэнгийн Батхуйгийн өгүүлэлт дэх боловсрол дүрслэлийн онцлог хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлт шүүмж бичсэн байгаа. За би болохоор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан байгаа. За тэгээд оршил хэсэгт нь Бод Сүрэнгийн Батхуйгийн өгүүлэлт боловсрол дүрслэлийн онцлог өгүүлэл нь Антон Мустар төвөөс эрхлэн гаргадаг эрдмийн хэлхий эрдэм шинжилгээний сэтгүүлийн 14 дугаар батад хэвлэгдсэн. За судалгааны хүрээнд боловсрол дүрслэлийн онолын суурь ойлголтыг тодорхойлж түүний уран зохиол хэлбэр болох зүүдний дүрслэл, гротеск, далдын хүч зэрэг онцлогийг Батхуйгийн өгүүлэлгүүдэд хэрхэн тусныг задлан шинжилгээг зорьсон байна. За энэхүү өгүүлэл нь дараах бүтцтэй байсан. За үүнд хураамгын түлхүүрэг, удирдгал, үндсэн хэсэг, дүүнэл, номзүй зэрэг багтсан байна. За ил өгүүллийн үндсэн хэсэг нь 3 дэд хэсгээс бүрдсэн байна. За тэгээд Батхуйгийн дараах 3 өгүүлэл боловсрол дүрслэлийн өөрөөр аргууд хэрхэн илэрч буйг тайлбарласан байна. За тухайлах юм бол хүрэл зүрх өгүүлэх далдын хүчний дүрслэлийг ашигласан нь, далавч өгүүлэх зүүдний дүрслэлийг ашигласан нь, загас мэт өгүүлэх гротескийг ашигласан гэх 3 дэд хэсэгт хуваан тайлбарсан байна. За тэгээд энэхүү боловсрол дүрслэл гэдгийг би өөрөөр ойлгосон нь болохоор за альва зүйлийг уран дүрслэлийн аргаар анзааж гараа. За боловсрол дүрслэл гэдэг нь за тэр альва зүйлийг реалист аргаар бус хийсвэр аргаар за ямар нэгэн зүүдээр ч юм уу эсвэл далдын хүч ч юм уу за тийм гротеск буюу альва зүйлийг хийсвэрлэлээр за жишээ нь ямар нэгэн зүйлийг бодитоор нь бус тийм хийсвэр дүрслэл ашиглан илэрхийлсэн байгааг ингэж боловсрол дүрслэл гэж илэрхийлдэг юм болов уу гэж ойлгосон. За тэгээд агуулгын товч дүгнэлт дотроо ийм 4 хэсэгт хуваасан байна. За судалгааны үндсэн санаа нь юу байсан бэ гэхээр тэр боловсрол дүрслэл гэдэг зүйлийн онолын ойлголтыг нь Монгол болон гадаадын судлаач хэрхэн тодорхойлсон бэ гэдгийг гаргаж өгсөн байна. За тэгээд тухайн нэг зохиолчийн бүтээл төрөлд хэрхэн илэрч буйг нь судлахад ил өгүүллийн үндсэн санаа оршиж байна гэж үзсэн. За түүнчлэн боловсрол дүрслэл нь бодит байдлыг шууд хуулбарлах бусаар харин түүнийг өөрчлөн хувиргаж бэлэгдэл, хийсвэрлэл, ер бүсийн онцгой байдлаар дамжуулан илэрхийлдэг тэр уран сайхны арга болохыг онцолсон байсан. За судалгааны аргын хувьд энэхүү судалгаанд их зохиолыг задлан шинжлэх жишээ баримтад тулгуурлан тайлбарлах аргыг ашиглаж Батхуйгийн хүрэл зүрх, далавч, загас мэт өгүүлгийг хэвлэгдэхүүнээр сонгоовч тайлан тайлбарсан байна. За эдгээр бүтээлүүдэд илэрч буй боловсрол дүрслэлийн хэлбэрийг тус бүрдэн буюу далдын хүч, зүүд, гротеск ашиглан шинжилсэн. За судалгааны ач холбогдлын хувьд Монголын орчин үеийн уран зохиолын өгүүллийн хөгжил тэр онцлогийг тодруулах зохисгүй өнөөгийн тойрол зүүн жиг хандлагыг тодорхойлоход оршиж байна гэж үзсэн. За судалгааны үр дүнгийн хувьд бол Батхуйг зохиолч ил өгүүлбүүдэд боловсрол дүрслэл нь бодит бус орчин, ер бүсийн явдал, хийсвэр дүрслэлээр дамжин илэрч хүний дотоод ухамсар, хүсэл, айдал зэрэг сэтгэл зүйн нарийн төлөв байдлыг илэрхийлэх чухал үүрэг гүйцэтгэж буйг харуулсан байна гэж үзсэн. За тэгээд судалгааны өгүүллийн шүүмж буюу яг гол хэсэгт орох гэж байна. За судалгааны өгүүлэл шүүмж бичгтээ зөвхөн алдаа дутагдлыг нь илэрхийлэхээс гадна тухайн ажлын давуу тал, онол арга зүйн ач холбогдлыг үнэлэх чухал байдаг. За энд нэг тэргүүнд энэ судалгааны ажлын давуу талуудыг тодорхойлж авч үзэх нь зүйтэй. За давуу талын хувьд судалгааны өгүүлэл дараах хэд хэдэн давуу тал ажиглагдлаа. Үүнд судалгааны сэдвийн хувьд авч үзсэн байна. Энэхүү судалгааны ажлын гол давуу тал нь сонгосон сэдв нь орчин үеийн Монгол өгүүллийн судлал харьцангуй бага хүндэтгэл асуудлыг авч үзсэн оршино гэж үзсэн байна. За тухайлбал өв чиглэлээр судлаач Хурц Туяагийн боловсрол дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц илрэл болох юм. За сэдвэр 18 онд хэл хүчийн ухааны докторийн зэрэг горьсон нэг сэдвт бүтээл ба лаваа боловсролын онол арга зүйн сэтгүүл 2009 онд хэвлэгдсэн 1990-ад оноос хойш зарим өгүүлэлт боловсрол дүрслэлийг ашигласан байдал зэрэг өгүүлэлээс өөр тэгж наривчлан судалж Монголын шинэ үеийн өгүүлбэрээр жишээлэн тайлбарсан бүтээл хараахан нийтлэгдэг байна гэж үзсэн. За хоёрдугаар судалгааны онолын үндэслэл. За боловсрол дүрслэлийн тухай ойлголтыг зөвхөн нэг их сурвалжаар
олон судлаачийн үзэл баримтлал тулгуурлан тайлбарсан судалгааг онлын үндэслэлтэй болгосон гэж үзсэн. За тухайлах юм бол өгүүллийн тэр удирдах хэсэгт боловсрол дүрслэлийн тухай Хурц туяа, Байгаль сайхан, Гал Баатар, Ушаку, Михайлова нарын Монгол гадаадын олон эрдэмтний тодорхойлтыг тусгаж өгсөн байсан. За 3 дугаар хэсэг судалгааны үндсэн хэсгийн бүтэц логик дараалалтай байсан буюу дараах хэсгүүдээс бүрдэж байгаа юм аа. За үүнд зохиолч Батбаягийн бичлэгийн онцлог хэм маягийг тодорхойлсон судлаачийн үнэлэл дүгнэлтийг их сурвалжтай, баримттай дурдж өгсөн. За жишээлбэл судлаач Амар Төвшин орчин үеийн утга зохиол шинжилгээ бүтээлдээ Батбаяг ямар нэг эзэм баримтгахыг хүсдэггүй ч орчин цагийн уран сайхны сэтгэлийн чиг хандлагаас татгалзаагүй түүний өгүүлбэрээс харагддаг хэмээн тайлбарсныг оруулж өгсөн. За үүний дараа тайлан тайлбарлах их зохиолуудаа танилцуулсан. За 3 өгүүлэлэг сонгоовч боловсрол дүрслэлийг хэрхэн ашигласныг тайлбарлахдаа дараах бүтцийн үрийн тайлбарсан. За хамгийн эхлээд тухайн өгүүлгийн яг юу өгүүлж ийсэн буюу агуулгыг товчлоод уншигчид хүргэсэн. За дараа нь далдын хүч юм уу, зүүд юм уу, гротеск зэрэг ойлголтын тодорхойлолтоо судлаачдын бүтээлээс иш татсан. За далдын хүч гэж юу юм? Зүүд гэж юу юм? Гротеск гэж юу юм гэдгийг онлын ойлголтыг өгчихсөн гэсэн. За 3 дугаар тэр их зохиолын ерөнхий тайлбарлаад өгчихсэн агуулга яг энэ онлын тодорхойлолтойгоо холбоонд тайлбарсан. За тэгээ яг энэ бүтцээр 3 их зохиолоо 3 хуваагаад дэд хэсэгт хуваагаад уншигчид ойлгоход хялбар эмх цэгцтэй байдлаар мэдээлэл хүргэсэн гэсэн. За энэ нь ийм эмх цэгцтэй байдал нь тухайн судалгааны өгүүллийн нэгэн давуу тал болсон гэсэн. За 4-р хэл найруулга зөв бичих дүрмийн хувь. Энэ судалгааны өгүүллийн нэгэн давуу тал нь бичвэрийн хэл найруулга зөв бичих дүрмийн хувьд алдаа мадаггүй цэгцтэй боловсруулагдсан байл оршино гэсэн байна. За академик бичлэгийн үндсэн шаардлагын нэг нь хэл зүйн болон найруулгад алдаагүй байх юм бөгөөд энэ судалгааны агуулгыг уншигчид саадгүй зөв ойлгож чухал нөлөө үзүүлдэг гэсэн үг. За дараагийн хэсэг нь сайжруулах бол зохиох тал байна. За ил өгүүлгийн сэдвийн хувьд шинэлэг онлын үндэслэлтэй үндсэн хэсгийн бүтцийн логик дараатай байсан хэдий ч дараах сайжруулбал зохиох талууд ажиглагдлаа. За үүнд судалгааны удирдгал хэсгийн бүтц. Нийт хэрэгүнд өгүүлэх нь ил өгүүлгийн удирдгал хэсэг зөвхөн болцот дүрслэлийг судалсан судлаачдын тодорхойлолтуудыг тусгасан ба энэхүү сэдвийг сонгосон үндэслэл, сэдвийн судлагдсан байдал, судалгааны зорилт, шинжлэх тал гэх мэт зүйлийг тодорхой дуртайг байна. Тэгэхээр удирдгал хэсэгтээ зөвхөн тэр болцол дүрслэл гэж юу юм бэ гэдэг Монгол гадаадын эрдэмтдийн тодорхойлсон тодорхойлолтыг бичээд өнгөрсөн гэсэн. За 2-р онлын ойлголтыг боловсруулалт хийсэн байдал. За судалгааны хувьд онлын үндэслэл сайтай олон судлаачийн үзэл баримтлал тулгуурсан хэдий ч онлын хэсгийг боловсруулах хангалтгүй байх тал ажиглагдаж байна. За тухайлбал удирдгал хэсэг судлаач Байгаль сайхан, Галбаатар, Ушаку, Михайлова нарын тодорхойлтыг хийж татсан боловч тайлан тайлбарлаагүй зүгээр л иш татаад ер нь өнгөрчихсөн гэсэн. За альва судалгаанд их сурвалжуудын хоорондын уялдаа холбоо хийгээд ижил төстэй болон ялгаатай байдлыг харьцуулан авч үзэх нь чухал юм аа. За 3-р удирдгал хэсгийн логик тест дараа. Түүнчлэн ил өгүүллийн удирдгал хэсэг дурдсан онлын ойлголтын логик тест дараа алдагдсан байх боломжтой. За онлын ойлголтуудыг бүдүүчээр үзүүлбэл дараах байдалтай байна. За яг удирдгал хэсэгт дурдсан онлын ойлголтуудыг нь бүдүүчлэх юм бол ингэж харагдаж байна. За хамгийн эхлээд боловсрол дүрслэлийн тухай өгүүлсэн байсан. За боловсрол дүрслэл гэж ийм зүйл байдгаа ерөнхий тодорхой 2 хэсэг байдгаа гээд тэгсэн мөртлөө тодорхойг нь дурдчихад ерөнхийг нь дурдаагүй байсан. За тэгээд дараа нь уран зохиолын арга гэж ийм зүйл байдаг. За тэгээд дараа нь уран зохиолын реалист бус арга нь ийм зүйл байдаг. Тэгээд дараа нь боловсрол дүрслэл гэж ийм зүйл байдгаа гээд ерөнхийгөөс тодорхой байдал руу чиглэсэн хэдий ч яг ингээ хамгийн их нь боловсрол дүрслэл гэж орсон мөртлөө дахиад дунд нь боловсрол дүрслэл гэд ороод ирэхээр яг нөгөөнийг ерөнхийгөөс тодорхой руу буюу ийм өргөн хүрээнээс нарийн хүрээ рүү чиглэсэн байх ёстой байдаг. Хамгийн эхлээд тэр тодорхой байх зүйл нь орчихсон учраас ингээд логик тест дараалал нь алдагдсан байна гэж үзсэн. За тэгээд альва ерөнхийгөөс тодорхой руу чиглэсэн байдлаар тайлан тайлбарлах тухайн зүйлийг эмх цэгцтэй логик тест дараалалтай болгодог буюу уншиж ойлгоход хялбар болгодог.
Энэхүү судалгааны онолын хэсэг нь харьцангуй логикс дараатай ерөнхийдөө тодорхой руу чиглэсэн байдалтай боловч боловсрол дүрслэл гэсэн ойлголтыг тэрүүн хэсэгт давхардуулан оруулж өгсөн нь логикс дарааг алдагдуулж байна гэж үзсэн. За тэгээд судалгааны өгөглийн боловсрол гэх өгүүлгийг тайлбарсан зарим тайлбар нь баримт нотлохонд тулгуурлаагүй ерөнхий шинжтэй байна гэж үзсэн. За тухайлбал бол энэхүү өгүүлэгт зүүн совингийн дүрслэл байгаа ч өгүүлгийн төгслөг бол хүүгийн хилдэг загас олж хувираад гэх үгнээс нь харуул түүний урд өмнө хэрэгэлдэг байсан нэг арга нь биелээ олж жинхэнэ загас олж хувирсан ч гэж магадгүй хачин чихтэй байдлаар дүрслэгдэжээ гэдг нь энэхүү судлаач Будсүрэнгийн өгүүллийн хэсгээс авсан байна. За энэ хэсэгт их зохиолыг ерөнхийд нэгэн тайлбарлах бус тухайн их зохиолын тодорхой нэг хэсгийг ишлэн аваад энэ хэсэг нь зүүд юм аа. Энэ хэсэг нь зүүн совингийн дүрслэл агуулсан байна. Гэсэн хэдий ч эдгээр шалтгаануудаас үүдэн энэ нь зүүдний дүрслэл бус гротескийн аргыг ашигласан байна гэж үзэж байна гэх мэт нарийн тодорхой дүгнэлт гаргавал зохимжтой болов уу гэж үзье. За түүнчлэн гротеск болон дардын хүч гэсэн хоёр ойлголтын зааг ялгыг илүү тодорхой болгосон тайлбар төдий л ажиглагдаагүй. За жишээлбэл зохиолыг сонирхолтой болгох үүднээс бодит байдлын зүй тогтол, жам ёс, хэлбэр, байр байдлыг зориуд, юр бүсийн болох хэтрүүлэг аргаар бичсэн зохиолыг гротеск гинэ хэмээн гротескийг тодорхойлсон байна. Харин Батхуйгийн хүрэл зүрх өгүүлэгт хүрэл зүрхийг цоосноо гол дүрийн баатар юр бүсийн байдлаар өгдөг тухай гардаг. За оюутлын судлаач үүнийг дардын хүчний дүрслэлийн аргыг ашиглан бичсэн юмыг тайлбарсан хэлбэл хэдий ч гротескийн аргыг ч мөн ашигласан байж болох талтай байгаа юм аа. За дараа нь албан бичгийн стандарт. За Антон Мусташ Монгол судлалын төвөөс эрхлэн гаргадаг оюуны хэлхий эдэм шинжилгээний бичиг тавигдах шаардлага гэд харсан юм л да 2025 оны шаардлагыг харсан. За тухайн шаардлагад тэр өгүүллийн ишлэл зүйл номзуг АПА стандартаар хийхээ гэж тэмдэглэсэн байсан. За тэгээд АПА стандартын дагуу шууд ишлэл гэдэг нь зохиогчийн санаа шууд авч өөрийн үгийг орцуулан буулгасан бол ишилж авсан хэсэг санаа нэр томьёог хашлтад хийж өөрийн бичвэрээс зааглан их сурвалжийг бичвэр дотор дурдж өгдөг. Харин зүйл тайлбарыг үгийн тайлбар, засвар, залруулга, нэмж дурдах материалуудын талаарх мэдээлэл дэлгэрэнгүй өгөх зэрэг тохиолдолд хэрэглэж болно гэж заасан юм. За ил өгүүлэлт АПА стандартны дагуу бичвэр дотор ишилсэн тохиолдол байхгүй. Ер нь бол харахаар нөгөөний Чикаго стандарт гээд тэрийг ашигласан байх шиг гэсэн. За тэгээ ийм дүгүүл тавигдах шаардлагын дагуу дараах байдлаар ишилүүл зохино гэж үзсэн. За жишээ нэгийн хувьд утга зохиол судлал болцол дүрслэлийг тодорхой хоёр хүрээнд авч үзэн хоёр төвшинт хуваан тайлбарсан байдаг. Тодорхой хүрээнд авч үзсэн судлаач эрдэмтэд болцол дүрслэлийг хоёр шатны болцол дүрслэлгээд болцол шинжийн дээд түвшин уран зохиол доторх уран сайхан дүрслэлийн арга гэж үзсэн байдгаа гээд энэхүү Хурц Туяа их судлаачийн бүтээлээс иш авсан байсан. За энийг болохоор иш авахдаа зөвхөн зүйлд аваад доор нь их сурвалжаад дурдсан байсан бол АПА стандартын дагуу дээр хишилсэн үгийн тоо 45 байсан ба шууд ишилэн 40-с дээш өгтөл хашлтад хийхгүй ба ишилсэн хэсгийг бүхэлд нь зүүн гар талаас догол мөр үүсгэн тэгээд ард нь хаалтан дотор тухайн зохиолчийн нэр, он, хуудасны дугаарыг ингэж хаалтан хийж өгөх ёстой гэж тэмдэглэсэн байсан. За тэгээд жишээ 2 дээр нь бол за дараач шиг авч үзсэн байна. За амар төвшин судлаачийн Батхуйг ямар нэг эзэн баригдахыг хүсдэггүй ч орчин цагийн уран сайхны сэтгэлгээний чиг хандлагаас татвар загвар түүний өгүүлбэрээс харагддаг гэдэг ишилийг авсан байна. За дээр хэвшлэл ишилсэн хэсэг зохиогчийн нэрийг өгүүлбэрт оруулсан бол хаалтад дахин зохиолчийн нэрийг дурдлагүйгээр зөвхөн он хуудасны дугаарыг бичнэ. За дээрх маягаар АПА стандартаар ишлэх хэрэгтэй ахны. За тэгээд үнэлтийн хувьд оюутан судлаач Будсүрэнгийн Батхуйгийн өгүүлэгдэх болцол дүрслэлийн онцлог хэмээх өгүүлэл нь орчин үеийн Монгол өгүүллийн тойрог зүйл болцол дүрслэлийн хэрэглээг тодорхойлохыг зорьсон. Судалгааны үед ач холбогдол бүхий байна. За тус өгүүлэл болцол дүрслэлийн онлын ойлголтыг дотоод гадаадын судлаачдын бүтээл тулгуурлан тодорхойлж, за Батхуйгийн дээрх өгүүлбэрүүдийн жишээ болгон задлан шинжилсэн судалгааны үндсэн зорилготой нийцж байна. За уг судалгааны ажил нь сэдэв бүтэц зохион байгуулалтын хувьд харьцангуй шинэлэг оновчтой боловч онол арга зүйн талаас сайтар боловсруулах академик бичлэгийн стандартыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна. За тэгээд санал зөвлөмжийн хувьд судалгааны удирдгал хэсгийг эдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн
судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, шинэлэг тал зэргийг тодорхой тусах нь хэрэгтэй. За тэгээ онлын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтыг зөвхөн иш тасдах бус харьцуулан задлан шинжилт тайлбарлах хэрэгтэй. За 3 дугаар их зохиолоос тодорхой хэсгийг ишлавч баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах. 4 дугаар гротеск далдын хүч зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа уялдаа холбоог илүү наривчлан тодорхойлох. 5 дугаар эрдэм шинжилгээний шаардлагыг нийцүүлэн АПА стандартын дагуу бичвэр дотор зөв бичлэх, зүйл тайлбарыг зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэх. Зэрэг санал зөвлөмжийг дэвшүүлж байна. За тэгээ эндээс харахад номзын миний өөр ашигласан номзын нэг таруулж байна. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.